Манай улсын хэмжээнд 14,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүртгэлтэй байдаг байна. Тэдгээр хүүхдүүдэд боловсрол, эрүүл мэнд, тээвэр хүүхдэмжтэй орчин зэрэг олон талт үйлчилгээ дэмжлэгийг бүрэн хүргэж чадахгүй байгааг мэрэгчлэтнүүд ярьж байна. За ер нь бол Монгол улсад нэг 14,000 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа гэсэн тоо мэдээлэл байна. За тэгээ үүнээс болвол ер нь 4,700 гаруй бүр хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байгаа. Тэгэхээр эдгээр хүүхдүүдийг одоо эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд одоо холбон зуучлах, за мөн хөгжлийн бэрхшээлтэйг тогтворхойлох, байнгын асаргаанд хамруулах, яг анхны эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй харьцдаг комисс бол яг одоо манай салбар комиссууд байгаа. 21 аймаг, 9 дүүрэгт ингээ 30 комисс ажилладаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бол энгийн хүүхдүүдийн адил тэгш боловсролд хамрагдах, нийгмийн оролцоонд оролцох хэрэгтэй байхгүй юу? Жишээ нь тэгш боловсролд хамруулах гэдэг одоо сургуульд орох гэхээр хүүхдийн маань авахгүй байна тий. Тэр одоо ингээд энгийн хүүхдүүдтэй яхаар одоо бас орчин болохгүй байна гэдэг. Энийг л гол нь одоо тэгш хамруулахын тулд энэ комисс ажиллаж явах хэвээр. Дээрээс нь салбар дундын уялдаа холбоо маш чухал байдаг. Ганцхан энэ комисс юм уу одоо эдгээр эцэг эхүүд бол энэ дээр байхгүй шүү дээ. Гол нь салбар дундын уялдаа холбоогоор бүх шатны боловсролын байгууллагууд энэ дээр бол оролцох хэвээр. Амьдралынхаа турш аль нэг онцлогтой байдлаараа нийгэмд ямар нэг хэлбэрээр ялгуурлан гадуурхдаг байдал хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа хүүхдүүдэд тулгамдсан асуудал хэвээр байна. Үүнийг засвар сайжруулахын тулд салбар дундын хамтын ажиллагааг илүү сайжруулах шаардлагатай. Энэ хүрээнд гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харийн агентлагуудаас салбар комиссийн гишүүдийг чадахжуулах бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байна. Хамгийн анхан шатн дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэйгээ харьцаж байгаа комиссийн гишүүдийг чадахжуулах нь бол маш үүдэнтэй байна гэж хараад явж байгаа. За тэгээ 25 онд бол бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхд рүү чиглэгдсэн одоо бодлого шийдвэрүүд шинжлэгдээд явж байгаа. Байнгын асаргааны тэтгэмж нэмэгдэхтэй илүү одоо хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нь тохирсон одоо үйлчилгээг бий болгоё гэсэн ийм чиглэл рүү явж байгаа. Тэгэхээр энэ үйлчилгээнүүдтэйгээ холбоотой ч гэсэн комиссийнхаа гишүүдийг чадахжуулах нь шаардлагатай учраас энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байна. Дархуул аймгийн хувьд 600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Тэдний 80 гаруй хувь нь онцлогтой тохирсон хэлбэрээр боловсрол, эрүүл мэнд, нийгмийн бусад үйлчилгээг авч байна. Дархуул аймагт хөгжлийн бэрхшээлтэй 0-16 насны 600 хүүхэд байна. За үүний 500 гаруй нь бол одоо байнгын асаргаанд тэтгэмж авдаг хүүхдүүд байгаа. За 16-аас 17 насны нэг групп тогтоолгосон эмчлийн байдлаар нэг 50-60 хүүхэд байна. Нийтдээ ингээд Дархуул аймагт бол 600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд амьдарч боловсрч сурч мөжж байна. Тэр хүүхдүүдийн нөгөө нэг яг өөрсдийнх нь онцлог таарсан төлөвлөгөөг боловсруулад багш эцэг эхчүүд бол хамруулах ёстой. За Дархуул аймаг харьцангуй одоо 80% нь бол боловсролд хамрагдаад явж байгаа.